Бадрангүй наран унан жаргадаг нийслэлийн баруун хатавч биокомбинат гэх тодтолтой улсын хэмжээний 10 дахь сургуулийн түүхт 80 жилийн ой энэ онд гоож байгаа билээ. Хан сонгон хайрхан хажууд нь сүндрэлсэн хатан туул хаяагаар нь нэрэлдсэн сонгон тосхны хүүхдүүд тэнгэрлэг жавхаалаг байхаас ч яах вүлээ. Сонгон тосхон маань одоо бодоход ийм жижигхэн юм тосхон байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ ямар ч айх аюулгүй, эрүүл ногоо хүн сэтэл тэгэл туулгалынхаа цэв цэвэрх уусанд одооных шиг юм туулгал маань ийм байгаагүй. Цэв цэвэрхэн бид нар чинь бүр жижигхэн туулгалынхаа жижигхэн салаанд бүгдээрээ пошкин дээрээс өвсөрч ордог байлаа. Тэг бүгдээрээ усанд сэлдэг. Амралтын бүжгэнд орж теннис тоглодог, бүгдээрээ тэнд орж бүжгэлдэг. Тэгэл ер нь бол эрүүл орчинд эрүүл өссөө тэгээд араасаа харсан сонгон гэдэг хайрхантай тэг бүгдээрээ сайхан явдсан болов гэж боддог. Бид нэрийг 10 жил байхад манай багш нар айгу мундаг багш нар байсан. Тэгээд тэднэрээс бүр онцгой гойд хэдэн багш нар байлаа. Орос хэлний багш Дугар химийн Батчур, монгол хэл уран зохиолын дашторж, физикийн цэрэндулгар, математикийн авар зэдгээд тоочод баршгүй олон багшийг нэрлэж болно. Хүүхдүүд бүгдээрээ хочтаад химийн ногоо ингээл ярьдаг байдлаа. Батчур багш байхгүй химийн багш. Тэгээ Батчур багш маань яадаг вөхөр хичээл заах бас онцгой арга барил та хүүхдүүдийг өглөө ирээл за айлы босороо тэр юу илээ гэж тэгэл хэлж чадахгүй бол муу гэж суулгах шиг хилэнгүүт онц гэж суулгачдаг. Бид нар чинь бүр онцгойхоо тоогоор уралддаг 10 20 хэдэн онц ингээд авцсан. Тэр маань надаа бас бүр сэтгэлд маань хоногшсон ингээд байж идэг. Тэрнээс гадна бас манай аварцад багш байна. Аварцад багш яадаг вэ гэхээр тооныхоо хичээлийг заахтаа ерөөсөө сурах бичиг тэгээд хажуу талаар бас нэг өөр ном өгчнэ. Тэгэл тэр номыг дуустал 5-ын дэвтэр дүүрэн тэр тоогоо бодоод тэгэнгүүтээ бид нэр хоорондоо уралдаж боддог. Тэгээ шалгалт болонгууд за би төрүүлж гарна шүү бүгдээрээ биенээс өөрсөж гардаг. Тийм хүүхдүүд байлаа. Тухайн үед л манай сонгоны 10 жил маань ямар мундаг бид нэрийг сургаж хүмүүжүүлсэн ямар мундаг багш нартай байсан бэ гэд би багш нараа бахархдаг. Манай 10 жилийн ангийн хүүхдүүдээрээ би бас айгүйх бахархдаг. Яагаад гэвэл манай анги чинь тухайн үедээ бүр 27 хүүхэдтэй, цөөхөн хүүхэдтэй тэгсээрнээ бүр дөрвсгүн тэнцсэн анги байсан. Тэгээд манайхыг юм л бол за танаа анги ийм болохгүй юм хийсэн гэж дандаа загнуулж байдаг ийм анги байсан. Тэгсээрнээ хамгийн авьяастай хамгийн мундаг хүүхдүүд байсан болов уу гэж би боддгийн. Яагаад гэвэл ингээл 10 жилд манай анги чинь хөнгөн хөгжмийн хамтлагтай байлаа. Одоо айзмын гам бол соёл гитар тоглодог байлаа. Содмод даржаан бас гитар тоглодог. Нэргүү гээд манай 10 жилийн ангийн хүүхэд бөмбөр цагтаа ингээл манайх их мундаг гоё хамтлагтай тийм байсан. Дурсамж гэдэг дуу надад бүр хийт болсон. Манай гам болдыг бас төр засгаас өндөр үнэлээд урлын гавьяас зүтгэлтэн цолоор бас хэдэн жилийн өмнө шагнасан. Жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болооч гинэ хайр асабодоги чи бидэн хоёрын амьдрал болооги хэрхэн учраа ягаад ч юм бэ сэтгэл
ягаад шинэ сэтгэл хоногшоо яруухан дурсамж одорно. Манай анги чинь 27 хүүхэдтэй байсан гэж бодоход 27-оос чи ер нь бол 25 нь 24 дээд сургуульд орсон юм байна. Тэгээд 24 дотроос ер нь бол ихэнх нь яг нэг 3 4 эмнэлгийн хүн болсон. Манай оюун эгч байна, битэрийнч болсон. Бусд нь тэгээд нэг 5 6 хүн бүр санхүүч болсон. 2 доктор байна, 3 гавьяат байна. Гамболт гавьяат байна. Миний хань цэгмэд ингээд гавьяат болсон. Тэгээ 3 гавьяаттай. Тэгээ манай ангийн Баярмаа гэж сурганы доктор цолтой, шинжлэх ухааны доктор цолтой тийм хүн байна. Бас манай ангийн Төмөр Хуйг гэдэг бас Москвад цөмийн физик сурж байсан ийм доктор мундаг залуу маань байж байна. Суралцаар төгссөн бүх үеийн сурагч, төгсөгчд болон одоо ажиллаж байгаа багш нар, дээр үед ажиллаж байсан нөгөө миний хайртай сайхан багш нар, тэгээд бүх төгсөгчд, бүх хүмүүстэй ажилчид, сургуулийн маань ажилчид бүгдээрэнд нь 80 жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн маань аз жаргалаар дүүрэн, үргэлж инээд баяслаар дүүрэн сайхан байгаарай гэж өрөөё. Өглөөний нар өнөөдөр өөр өнөх хүлээсэн төгсөлтийн өдөр. Инээд нулимс хоёр зэрэгцэн мэлмэрч ирээдүйг зөгнөн зүрхээрээ мэдэрлээ. Самбар ширээ дэвтрийн тоос санаанд үлдэх үл үзэгдэх гэрэл найзуудын инээд мартагдахгүй. Нэгэн үеийн жаргалтай дурсамж зүүч шиг өнгөрсөн он жилүүд сүүлчийн хонхон дуу гинэт зүрхэнд сайхан гоних шиг зөөлөн хүрнэ. Өглөөний нар өнөөдөр өөр өнөх хүлээсэн уулзалтын өдрөө.